За сайн байна уу? Би өндлөр байна. Тэгээд Монголд ирээд одоо 2 хонсон байна. Тэгээд та бүхэндээ багахан тайлбар хийхээр ингээд ирсэн байна. Тэгээд анх болохоор 8 сарын 14-нд буян тээж гээд хувийн эмнэлэг дээр очисон. Тий. Тэгээд би маш ингээд хэцүү байсан. Хордлогонд орсон юм шиг. Тэгээд хамаг би ингээд ер нь тамиргүй болоод хоол ундны зуршилгүй. Тэгээд маш муу байсан. Тэгээд буян тээжгээ тэр хувийн эмнэлэг дээр болохоор хэд 4 хоноод тэгээд 18-ныхаа өдөр сонгоныхын дүргийн эрчим тэмцлэгийн дээр очиж очсон байгаа. Тэгээд эрчим тэмцлэгтээд 7 хоноод дотрийн дасагт очсон. Тэгээд эрчим тэмцлэгийн дээр бол одоо 2 хоног бол маш хүнд байсан. Тэгээд нас бол дээсэн дөрөөн дээр байсан тий. Сонгоныхын дүргийнхаа эрчим тэмцлэгийн дасагтаа бол одоо маш их баярлж байгаа. Тий. Тэгээд дотрийн дасагт шилжиж ороод бас нэг 6 7 хоноод тэгээд 10 сарын 1-ний өдөр Бээжин хотод Танжин хот руу ингээд явсан. Тэгээд сайхан одоо имжлэгдээд ингээд оншоо тодруулаад тэгээд заавар зөвлөгөөгөө аваад ингээд цаашдаа хэрхэн ингээд явах талаараа заавар зөвлөгөөгөө аваад ингээд ирсэн байна. Мэдээж надад одоо маш одоо тийм хүнд шокийн байдалтай байсан л да. Би энэ Монголоос очихдоо л ер нь л сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан. Их хайцтай байлаа. Тийм тэгээд манай одоо найзуудын маань төлөөл болж манай нэг найз одоо орж ирж одоо өрөөнд одоо эмнэлэг тахад өрөөнд орж ирсэн л дээ. Тэгээд надад хэлсэн одоо чи одоо зөвшөөрсөн ч зөвшөөрөхгүй ч одоо хамаагүй те бид нар одоо ингээд ийм хийн гэд төлөвлөө аль хэзээ манай найзууд ингээд баг төлөвлөгөө гаргацсан. Одоо чамааг явуулна гэд чи одоо ингээд дургуутсан чи хамаагүй гэд. Тэгээд окей би одоо тийм сайхан мэдээ сонсоод тийм мэдээж ийм олон хүмүүс миний төлөө тийм сайхан сэтгэл гарч хахад дуртай ингээд хүлээж авсан. Тийм. Тэгээд энэ сайхан найзуудтай би бол одоо миний сэтгэлд одоо үгээр хэлхийн аргагүй тийм одоо баярлалаа гэхээс өөр юм би одоохонд бол хэлж чадахгүй байна. Тийм. Ийм сайхан найзуудтай одоо маш их баярлж байгаа. Үнэхээр их талархаж байгаа. Тэгээд Монголынхаа ард түмэнд бол бас маш их баярлж байгаа. Тэгээд та бүгдийн бас энэ сайхан сэтгэлийн одоо димээр үүнийг бас тэр одоо эмнэлгийн одоо төлөөлөл дарга гэтэр сонсоод тийм магадгүй тэгсэн байж болно. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийг тий бас ингээд одоо надад хөнгөлөлт үзүүлэх тал дээр ч юм уу та бүгдийн одоо ийм халуун дулаан сэтгэл бас тэнд бас нөлөөсөн байхаа гэж бодож байгаа. Тий. Тэгээд та бүхэндээ бас хязгааргүй их баярлалаа. Тэгээд мэдээж урлаг уран бүтээлээ ингээд цаашдаа хийгээд ингээд сайхан ингээд амьдраад явах ингээд ийм сайхан одоо боломж болцоог одоо миний найзууд Монголын маань ард түмэн ингээд надад олгосон маш их баярлж байгаа.